Бурхан минь би ч одоо сүлүүд айгүй бүдүүн болоод байгаа. Хүүшээ. Одоо юу болоод байна? Тренд болоод байгаа. Чокопай. Оо юу ээ? Йоо эн чинь бүр ногоон юм бэ штэ. Гэтэ энэний чэрийн жоохон багтсан байна. За сайн мэцхан үзэгчтэй. Наартаа ч юм уу, сартаа ч юм уу өдөр Тайсон навыг үзэх гээд ороод ирвүү да та нар. За тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр би та бүхэндээ олон төрлийн Чокопай идэж үзүүлэх болно. Хүй тэнгэр миний би Чокопай чинь зөв ганцхан төрөл байдаг л гэж боддог байлаа. Бодсоор ч ирлээ. Гэтэл тэнгэр минь тэр чинь зулцглаад амар олон төрөл болчихсон юм байна. Би бүр тэрийг мдээгүй за. Тэгээ сая дэлгүүр ороод тэр айгүй олон төрлийн Чокопайд өөдөөс ингээд игнээ цогсоод тахаар за яшиг бүгднгээс нь амсаж байгаа сайхан бичлэг хийчихье гэж бодоод барыг нэг ойролцоогоор л миний харснаар бол 10-аад төрлийн за би тоолоодохыг тэгэхгүй бол яг худлаа хэлчихин заяа. За тэгэхээр нийт 8 төрлийн Чокопай байд юм байна. Байд юм гэж инээс ч их байдгүй гэж магадгүй. Ямар ч байсан надад бол олдсон 8 төрөл байлаа. Энэ удаагийн бичлэгэндээ бүгдээрээ Чокопайудаа зүгээр ингээд хазаад оноо өхөөс гадна дахиад арай өөр төрлөөр шалгаж үзнэ. Ямар төрлөө вэ гэхээр TikTok болон Instagram дээр та нар үзчихсэн бол Чокопайг пэйжэнд хийж байгаад нэг юм дэлбэлж байгаад ч гэдэг юм одоо нэг юм хөөлөгж байгаад идээд штэ. Тийм болохоор би яг тэгж шалгаж үзье гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ дагаа нийт 8 төрлийн Чокопай бүгдээрээ зүгээр пэйжэнд хийгээгүйгээр нэг сайхан гэд нэг хазаад тэгээ пэйжэнд хийсний дараа хаг гэд нэг хазаад ингээд ерөнхийдөө бол хоёр төрлөөр амсч үзнэ гэсэн үг. Хамгийн ихний Чокопай болохоор Malina Raspberry гэдэг Чокопай байна. Raspberry ч одоо бөөрөлцгөн үг хүүхдүүдээ. Тэгээ англи хэлтэй сайнууд нь бичээрэй. Ямар ч байсан миний ойлгож байгаагаар бол бөөрөлцгөнтэй Чокопай. My god би хідээж бөөрөлцгөнтэй Чокопай харж үзээгүй. Тэгвэл энэ миний амьдралд харж байсан анхны бөөрөлцгөнтэй Чокопай. Oh my god. Хөх тодорхой нь бол юм байна. Голдоо юм бөөрөлцгөнтэй юм шиг байна. Айгүй чихтэйхэн сонирхолтой харагдаж байна. За үнэр нь бол манай алдар Чокопай бол үнэрчжил байна. За энэ хар. Манай Чокопай бол хിവэрэ байна. Доторх нь арай өөр ярьж магадгүй. Oh my god. Хөө. Яра. Голдоо жимсний чанмар шиг чанмалтай за. Тэр нь амар гоё амттай чанмал байна. Oh my god. Хөх би бүрэг хархаачин шүттэй юм шиг харагдчих. Хүй. Энэ арай гоё юм байна. Одоо бүгдээр ямарсан пэйжтэй жиглэж үзье. Энэ арай хитрүүлсэн юм шиг байна. Энэ хараа. Энэ өстө мох болчлоо. Ямар заваа юм бэ? Таваг заваарлаа хийчих юм. Ердөө 10 секунд эргүүлэхэд хангалттай юм байна. 10 секунд эргүүлэх төдийд хар. Ийм хөөрхөн доторх нөгөө нэг Чокопай ингээд хайлаад ийм гоё болчт юм байна. 10-аас хэтрүүлчихээр бүр яг нэг тийм нэлцаасан одоо гурил шиг болчиход байгаа хгүй нэлцаасан гурил. Одоо болохоор нэг юм арай барьцтай. Айтайхан байна. За амсч үзье. Хөөе. Пэйждэж идсэн чинь бөөрөлцөгний амт. My god зүгээр аимшигтай гоё амтагдаж байна тхүү. Тэгээ ятгаад амар зөөлхөн пэйждэж идсэндээ 10-аас 10 оноо өглөө зүгээр ингиндээ 10-аас 8 буюу 80-тай би өглөө. My god. Энэ аргыг хэн бодож олддог байна? Ямар гоё юм бэ? Энэ арга яанаас ч дэлб таргалах юм шиг байна. Бурхан минь би ч одоо сүлүүд айгүй бүдүүн болоод байгаа. 8 Чокопай 2-2-ыг идэн гэж чи юу вэ? 8 16 Чокопай идэ би ч дэлбэртэй таргалах юм шиг байна. Яана. Дараагийн бичлэгэн дээр айгүй бүдүүн тайсруулалт гарч ирж магадгүй юм шиг байна. Дараачих нь болохоор сүүлийн үед маш их тренд болоод байгаа Чокопай энэ бол мэдээж шавгатай Чокопай, шавгатай. Ойлгож байна уу? Арбуз орсоор арбуз гэдэг юм шиг байна. Бүгдээрээ задлаад яг тэр одоолоод байгаа Чокопай юу нэг хэр амттай шалгацгаая. Шууд шалгалт заяа. Айгу муухай ураа ичтэй нараа. Ядарсан юм би муухай ураа ичлээ. Oh my god. За жижигхэн хувилбар нь бол ингэж харагдаж байна. Oh my god. Юу вэ? Йоо эн чинь бүр ногоон юм бэ штэ. Хөөх. Энэ хараа. Ногоон Чокопай. Тэнгэр миний ямар хүн ногоон Чокопай бүтээч вэ? Энэ одоо хизээ гараад ирвэ? Бүр яг нэг тийм шивгатай ундаа шиг үнэрчж байна заяа. Чокопай өөрийнх нь үндсэн амт байна. Бас шивгааны амт байна. Бас айгүй яг нэг тийм шивгатай ундаа байдаг ш та нар мэдгүй. Мэддэг бол яг тийм ундааг Чокопай болгоч. Яг шивгатай ундаа шиг амтагдчих. Мэдгүй би жоохон байхад бол нэг шивгатай ундаа гэдэг нэг ундаа барайл яваад ддэг гэсэн. Яг тэр ундаа шиг амттай байгаа байхгүй юу? За пэйжэндийгээ гаргаад ирлээ. Энийг жоохон хэтрүүлчихжээ пэйждэгтэй.
Тэгээ чокопайг яг утгаар нь мэдрий гэвэл зөв пэйжтэй идэх хэрэгтэй байна. Зөв пэйжтэй чокопайд бүгдээрээ амар гоё амттай байна. Яг бүр нэг тийм халаацсан торт шиг заа. Энэ үнэхээр гоё байна. Та нар чокопайд үнэхээр пэйжтэй идээд үзээ. Энэ бол үнэхээр өөр төвшний чокопай шүү. Амар гоё амттай. 10-аас 10 100 өөр яг энгийн пэйжтэйгүүдээр нь ч гэсэн 10-аас 10 100 өглөө. Тэнгэр минь ээ, дэлхийд 4-5 улсад үйлдвэртэй 60 гаруй оронд худалдаалагддаг Orion брэнд Монголын үндэсний баяр наадмын хүндэтгэн тусгай савлгаа бүхий чокопай бидэнд зориулж гаргасан байна. Тэрийг бүгдээрээ амсч үзцгээе. Энгийнх нь бол амтыг бол мэднэ. Зүгээр бүгдээрээ шууд пэйжтэй идээд үзье. My god. Энэ гоё шүү заа хүмүүсээ. Яалтцгүй пэйжцэн хувилбар нь илүү гоё юм байна. Арай илүү зөөлөн шууд аманд ороод уусдаг тий. Хэл хүрх төдийл хайлан заяа my god. Сая буюу пиццаны чиз шиг юм гэлээ ш. Ингийн хувилбар нь бол хүн бүхний дуртай амтах гэж бодож байна. Тийм болохоор би 10-аас 10 100 өглөө. Хүй дараачихын за манготэй my god. Харах юм бол энэ чокопай дотроос маань нэг юм шар шүүс гоожод байна. Энэ нь одоо манго юм шиг байна. Тэнгэр миний. Манготой доторх нь шар өнгөтэй юм байна хараа. Шар ийм гадна тал малны ийм шар юм байна. Үнрээс нь ямарсан жимс үнэртэж чинь. Гэхдээ шууд үнэртэл мангод үнэртэхгүй нэ. Арай нэг өөр жимс үнэртэй. Хөөе за энэ миний хамгийн дуртай төрөл нь болж магадгүй мэн шүү. Хөөе энэ айгүй гоё явах юм. Энийг яац юм бол яагаад юм гоё байгаа юм бол энэ голдон байгаа энэ соус шиг юм амар гоё амттай байна. Соусын дангаар нь идэхгүй байгаад байгаа болохоор яг 100% манго шиг бол амтагдахгүй байна заяо. Ямар ч байсан амар гоё амттай соус байна. Ингэж яагаад амсч үзье мангог нь. Дангаар нь соусын амсан чи манго мөн байна. 10-аас 10 100 За пэйждсэн энэ яг нэг голдон өндөг тавьсан юм шиг харагдаж байна. Хэлээд үлээ ичлээ. Энд жоохон пэйждсэн төрөл нь онцгүй ч юм уу? Хулгайчаа. Манготогийн пэйждэж идвэл арай л амар чихэрлэг болоод байна. Арай л амар чихэрлэг заяо. Тийм болохоор би мангото төрлийг нь бол пэйждэж бол идэхгүй мэн дангаар нь идэх юм байна. Тийм болохоор би энэ 10-аас 7 буюу 70-аас өглөө. Дараагийн чокопай болохоор та бүхний харж байгаачлан энэ болохоор черритэй чокопай заяо. Чокопай гэвэл арай гоё сонсогдоод байгаа юм уу? Чокомоко гэхээр. Хөөе би бүр энийг онгойлгохоос сурчлаа энэ хараа. Ямар маягтай онгойлгож байна оо. Йоо. Вау. Энэ хараа татаж гаргаж ирэхдээ зүгээр шууд урж шít. Миний гар мар чинь бүр төмөр болцсон юм шүү те. Шууд юм зумыг ураад. За дотроос нь бол зүгээр чокопай л үнэртэж байна. Энэ зүгээр яг черритэй торт шиг амтагдаж байна. Дэлгүүрт нэг зардаг нэг юм черритэй тортнууд идэв штэ голдоо нэг черритэй бүр яг тэрэн шиг амтагдаад бах юм. Гэхдээ энэний черрийн жоохон багтсан байна. Дахиад черригээрээ жоохон бөмбөгдөд өгсөн бол энэ бол үнэхээр тасархай байхаар байсан байна. Жоохон багтчихж. Черри нь үнэхээр багтчихж. Та жоохон нэмэх хэрэгтэй байна. Тэгвэл энэ бол үнэхээр классик, солиотой. My god. Дэлхий дээр хамгийн гоё чокопай болох байсан байна. Одоо бүгдээрээ пэйжинт гэж дамсч үзье. За пэйжинтийг гаргаад ирлээ. Айгуу сайхан урсаж буу гол мэт. Тэ? Урсаж ин доошоо. Энэний черрийн пэйжинтийг гаргаад ирсэн чинь амар тод амтагдаж байна. Түрүүний хуурай байсан болохоор ингэж байсан юм хта. Ер нь чокопай чинь пэйжинт хийж идэх заалттай юм шүү. Яагаад ингэ пэйжинт ихэр юм гоё болоод байгаа юм бол доо. Пэйжинт исэн чинь амт нь бүр илүү тод амтагдаж байна. Яг тэр черри мэри юу гэдэг нь тэр бүх юм амтагдаж байна. My god. Хасумаа. 10-аас 10 100 пэйжинт хийгээгүй төрөлд нь болохоор 10-аас 8 80 би. Яагаад вэ гэх юм бол тэр нь жоохон дутмаг, дөлмөг амтагдаадсан байхгүй юу? За дараагийн чокопай болохоор Orange та юм байна. Orange гэдэг чинь одоо жүрч эзтэй, тийм үстэй үзэгчтэй. Энэ миний дуртай нэг юмтай амар адилхан үнэртэж байна. Дэлгүүрт нэг зараад идэг да нэг юм цагаан өнгөтэй. Үгүй биш ээ, дэлгүүртээс нэг зараад за мэдгүй ямарс нэг юм байдیں۔ За тэрнтэй адилхан амттай намсч үзье. Хөөе. Энэ миний дуртай төрөл юм байна. Би ч өмнө миний дуртай төрөл чи байла манго илүү. Энэ манготой адилхан зиндаанд хүрэхээр хэмжээний гоё амттай энэ заяа. Энэ нэгт юм байна. Энэ хамгийн гоё амттай нь оранжтой юм байна. Надын хувьд бол ярилтгүй. Оранжтой нь бол ярилтгүй. Оранжтынхаа өмнө зүгээр бүр өвдөх сүгдийдэх үү. Йоо за зүгээр сүгдээ. Оранжтой нь хамгийн гоё. Зүгээр чиний өмнө сүгдчихье. Йоо ямар гоё юм бэ. Та нар энэ оранжтойг нь авч ид. Зүгээр ид. Оранжтойгоо пэйжтэд гаргаад ирлээ.
Тэнгэр минь. Өө энэ ч бүр үүрээд гойжоод энэ шот юм пицца биш тий. Хүүшээ. Чи юу болоод энэ гоё. 10-аас 1000 авах байна. 10-аас 1000тай A+. Тэгснэ энэ пэйжтс нь бас A+ шүү заяа. Аймаг гоё. Даачх нь болохоор Black Currant ч юм уу, Current ч юм уу. За Black Currant гэж одоо юу юм бол хайж үзээдгий. Үхрийнүүдээс юм байна хөө. Үхрийнүүд Монгол жимс биш юм уу? Энэ ингээд гадаад энэ Чокопай үйлдвэр үхрийнүүдийг мэддэм бах та. Үнэр нь бол зүгээр Чокопай л үнэртэж байна. Үхрийнүүд чи юу ямар үнэртэй байдаг вүлээ? Тэр чи юу яг яадаг жимс үлээ аль вэ? Нэг амсаад нэг амтаа сэргээгээд ихе үхрийнүүдээ жоохон марцчихжээ. Миний амт одоо жоохон галзуурсан юм бах та. Энэ надад тоор шиг амтагдаад их юм тоор. Дахиад амсаад их юм. Мэдгүй энэ ямар ч лээсэн жимстэй л Чокопай байна. Үхрийнүүд юу яг ямар амттай байдаг лээ би өөрөө мэдэхгүй байна. Мартчихжээ. Надад бол тоор шиг л амтагдаж байна. Одоо тоор гэдээ хусаа ичвэл тоор биш шүү дээ угаасаа. 10-аас 8 буюу 80-тай би. Одоо би нөгөө жоохон пологдолд явагдаад байна л да. Ингээд угсруулаад хідэн чихрээ Чокопай хийж идэж. Ямарсаа одоо дэлбэрлээ таргалж байгаагаа бол мэдэж байна. Тэг ямар ч байсан пэйжэнд хийж байгаа дамсч үзье. Зяа сайхан пэйжтэд гаргаад ирлээ. Амсч үзье. Одоо жимс нь бүр амар тод амтагдаж байна. Энэ харцгаа жимстэй. Жимсийн долоож үзье. Тэнгэр минь ямар халцгаа юм бэ? Ямар хатуу юм бэ? Үхрийнүүд ийм амттай илүү. Надад бол нэг тоор шиг амтагдаад байна. Ямар сони юм бэ? Би бол яг энэ үхрийнүүдтэй надад ихтэй нөх амар таалагдсангүй. Гэхдээ not bad but not good. Тийм болохоор би энэ 10-аас 7 буюу 70-аас C өглөө. Тэгээ хамгийн сүүлийн Чокопай болохоор биднэрт dark какаотой гинэ. За какао ч нэлээд гашуун байдэн штэ. Тэгэхээр би энэ бол нэлээд гашуун амттай Чокопай авах гэж бодож байна. Гэтэ сая баахан жимс чихэр идсэн болохоор гашуун нь бас гоё амтгаж магадгүй ямар ч байсан амсч үзье. Энэ хараа энэ бүр black юм биш штэ. Хав хар Чокопай. My god. Үнэр нь бол Чокопай л байна. Өөр үнэр байхгүй. Амсч үзье. Хүй. Энэ какаотой баг гоё юм шүү. Юу н тэр оранж? Юу н тэр манго? Какао баг гоё. Зэж дахиад нэг амтлаадах гэдэг. Амар их чихэрний агуулмж юусэн амтагдахгүй. Тийм болохоор надад таалагдаад яж магадгүй. 10-аас 9 буюу эртээ A өглөө. Одоо энийг сайхан пэйжэнд хийж байгаа нэг үндсэн амтын сайхан ухаж гаргаж ирж байгаад амталж үзцгээе. Хамгийн сүүлийн Чокопай. Энэ баг хоол шиг үнэртэй дээ нү да. Энийн үнэр нь бол яг нутелла шиг үнэртэй байна. Нутелла илүү нутеллач илүү тэр шиг үнэрчж байна. Үзэгчтэй би одоо ингээ баг 8 Чокопай пэйждэж идлээ шүү дээ. Яг энэний эцсийн үр дүнд бол пэйждэж идсэн Чокопай хамгийн гоё амттай юм байна. Манай зөв Чокопай аваад пэйждээ л идээд заяа амар гоё юм байна. Ярилтгүй. Би ч одоо яалтчгүй хэтэрхий олныг идээ сүултээ бэлуурч юм л да. Тийм болохоор надаас жоохон хэцүү байна заяа хэцүү байна. Гэхдээ гоё байна. Тасархаа. Энэ хамгийн сүүлийн Чокопайд бол би надад бол нэг хэтэрхий чихэрлэг санагдаагүй бас гайгүй санагдсан болохоор би 10-аас 9 буюу эртээ A өглөө. Энгийн хувилбарт нь болохоор би 10-аас 8.5 буюу 85-тай B өглөө. За тэгээд эцсийн үр дүнд миний гар бас нэг иймэрхүү болсон байна. Айгуу заваарсан байна. Ямар ч байсан та бүхэндээ үзүүлэхийг хүссэн бичлэгээд хаясан би бол ингээд дөнгөсөө хийгээд дуусчихлаа. Бичлэгийн маань энэ хүртэл үзсэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Би яг одоо дараагийн бичлэгээ хийхээр нэг тишээ явах гэж байгаа. Тэгээд намаагаас хаашаа явах гэж байгааг та бүхэн минь бас комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За тэгээд бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Концерт туслаа. Конец билмаа баярлалаа баяртай. Яарвал дарна. Дарвал хөлтөн. Хөлдөөл өхөн өхөөлөгч нь баярлалаа баяртай. My time I'm waiting you to answer the phone. Nothing seems to happen but the last stage is gone. I hope